байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Гэвч миний сургуулийн менежер намайг төсвэн. За 7 хоногийн хүрээнд зочин багш үйл ажиллагааны хүрээнд энэ 7 хоног та бүхэнд агуулгын хоцрогдыг арилгахад дэмжлэг болох сэдвээр мэдээлэл зөвлөмжлөгснээ хүргэж байна. За сурагчдын агуулгын хоцрогдод багш нарын санаанд зовж ирсэн асуудлуудын нэг. За хоцорсон сурагчтай хэрхэн ажиллах, хоцрогдоод сурсан сэргэлтээр ярьж бичдэг ч одоо тулгамдсан асуудлуудын нэг бол хэвээр байсаар байна. За тэгвэл агуулгын хоцрогдол гэж юу хэлэх вэ? За сургуулийн хүмүүжил хүүл явцад хүүхэд тодорхой нэг зүйлийг хүлээж авч эзэмшихэд бэлэн бас байх явдлыг хэлнэ гэж одоо судлаач Спотвик хэлсэн байна. За сурлагаар хоцрогдох явдлыг арилгаах түүнээс сурсан сэргэлтийн тулд сурлагын амжилт бүрхд нөлөөлж байгаа гол шалтгаануудыг илрүүлж болох нь чухал байдаг. За эдгээр шалтгаанууд биологийн хөгжлийн дутагдал, бие хүний сэтгцийн дутагдал, хөгжлийн дутагдал, за сургууль хүмүүжил нөлөөний дутагдал, боловсрол эзэмшилтийн дутагдал, за сургуулийн газар орчны хүмүүжлийн дутагдал, бие хүний чанарын төлөвшлийн дутагдал гэсэн эдгээр шалтгаанууд байдаг байна. За сургууль хүмүүжил үйл ажиллагааны нөлөө. За багш солигдох, анги хамт олонны уур амьсгал тааруу байх, за багш нар хичээлээ хагас дутуу орох, сурагчдыг хэд их шүүмжлэх, за сурагчдыг урамшуулахгүй байх, за хичээлээ сонирхолгүй заах, гэнтийн шалгалт авах, за багш нар сайн сурагчтай туулж ажиллаад бусдыг нөхөдүүлэх гэсэн эдгээр нөхцлүүд бол сурагчдын сонирхлыг бууруулдаг юм талтай. За хоцрогдлын шинж тэмдгүүд. За өөрөөр ярих чадвар сул, өөртөө итгэлгүй байдал, за асуултанд хариулахаас зайлсхийдэг, за хөнгөн зүйл хийх хичээдэг, мэдлэгийн өрийн хүрээнд хязгаарлагдмал, за мөн гэрийн талбарыг цаг тухайд нь хийж ирдэггүй, за багшаас мэдэхгүй зүйлээ асууж давтахаас болгоомжилдэг, за юу шинээр сурж мэдэж авснаа тодорхойлж чаддаггүй, за нийт юмыг буруу хэрэглэдэг гэсэн ийм одоо хоцрогдлын шинж тэмдгүүд хүүхдэд илэрдэг байна. За бид юу хийх вэ? Дараагийн сэдвийг заах юм онцлог хүндэтгэгээ заавал хийж явах шаардлагатай. За хоцорсон болон хоцорч боловсрол сурагчдынхаа судалгаа гаргана. За судалгаа гаргасны дараа эдгээр сурагчид одоо ямар агуулгын хүрээнд хоцроод байгаа вэ гэдэг гаргах шаардлагатай. За хоцрогдол үүснэ шалтгааныг тодруулна. За багшийн үйл ажиллагааны шалтгаалж байна уу? Эцэг хар гэрийн нөхцөл байдлаар шалтгаалж байна уу гэдгийг бид нар судалж авах шаардлагатай. За хэрхэн ажиллах арга зүй төлөвлөгөө боловсруулна. За үүний дараа дахин онцлог хүндэтгэгээ хийж үр дүн хацыг тооцох. За багш нарын хувьд бол одоо хүүхдүүдтэйгээ ажиллаад байдаг. Харин дахин онцлог үр дүн хацыг тооцох нь жоохон дутагдaltaй байна гэж харж байна. За сурагчдын мэдлэгийн түвшинд шинэ мэдлэгийг хүлээж авах шаардлагыг хангахуйц хэмжээнд байж чадахгүй бол тухайн сэдвийг дараагийн сэдвийг ойлгохгүй болж хоцорч эхэлдэг. За ийм багшийн сэдвийг заах бүрийн өмнө тухайн сэдвийн суурь үндэс болсон тутгар мэдлэгийг байнга сэргээнд давтаж явах нь чухал юм аа. За мөн онцлог хүндэтгэгээ хийж дараагийн мэдлэг алгадыг хүлээж авахд бэлэн хэсгийг илрүүлж авах хэрэгтэй. За ингээд та бүхэнд одоо Бацгаан багшийн ангитайгаа хэрхэн ажиллаж байгаа арга туршлагыг одоо жишээгээр тайлбарлая. За 9 сарын 1-нд одоо олон оронтой та сэдвийн хүрээнд онцлог хүндэтгэл хийсэн байна. За энэ онцлог хүндэтгээр олон оронтой та унших бичих энэ чадвар 55.3, за олон оронтой та жишг нь 86.2, за тоон шудан дээр тэмдэглэх нь 60.6, орны нэмтгнээр задлах нь 68.4, олон оронтой та тамдах нь 51.2, за орон ангийн нэрлэх нь 65.1%-тэй гүйцэтгэлтэй хувь нь харагдаж байна. За эдгээр одоо энэ хангалтгүй үнэлэгдсэн чадваруудын хүрээнд багш ангитайгаа хоцорж байгаа сурагчтайгаа ажилласны дараа дахин одоо онцлог хүндэтгэл 9 сарын 18-нд хийсэн байна. За энэ онцлог хүндэтгээгээр одоо гүйцэтгэлийн хувь бол 60-аас дээш гарсан байна. За ингээд 9 сарын 11, 9 сарын 18-нд ингээ 2 удаагийн онцлог хүндэтгээний харьцуултыг та бүхэнд харуулж байна. За олон оронтой та унших бичих бол 55.3-аас 67.3 болж гисэн байна. Олон оронтой та жишг нь 86.2-аас 88.8, за тоон шуданаар тэмдэглэх нь 60.6-аас 67.3, за орны нэмтгнээр задлах нь 68.4-өөс 78.9, за олон оронтой та тамилах нь 51.2-аас 73.5, за орон ангийг нэрлэх нь 65.1-ээс 70.9 болж ингэж агсан байна. За бид нар энэ хацыг харчаад бас хүүхдтэй бас урамшуулж ингэж дэвтэх чармаатыг нэмэгдүүлж авах шаардлагатай. За хоцорсон сурагчдын судалгааг хэрхэн хийх вэ гэхээр за одоо ямар агуулга дээр алдаад байна вэ гэдгийг хүүхдүүрээр гаргах шаардлагатай. Жишээлбэл назрал гэдэг бол олон оронтой та унших бичих, за мөн тоон шудан дээр тэмдэглэх, за орон ангийг нэрлэх,
За одоо ордотойг тоймлох гэдэг энэ чадварууд дээр бол нөгөө алдаад байгаа юм байна. За манлай гэдэг хүүхдүүд одоо ордотойг жиших, за орны нэмтгнээр задлах, орон ангийг нэрлэх гэсэн энэ чадваруудыг бол бүрэн дүүрэн эзэмшээгүй гэдэг нь бол энэ судалгаанаас харагдаж байна. За дараач нь хоцорч боловсгүй сургуулийн судалгаа. За багш нар өрнөдийнхөө 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй хүүхдүүдэд хараад ерөнхийдөө бас гайгүй гэдэг ингээд хөдөлгөөн бас сайн ажилтгүй. Гэтэл эдгээр хүүхдүүд минь одоо энэ жишээлбэл 8 гэдэг хүүхдээр олон орнотойг унших бичих чадвар, за тоончлон дээр тэмдэглэх, орон ангийг нэрлэх энэ чадварууд бол дээр алдсан. За тэгээд гүйцэтгэлтэй үн 60% гэдэг нь одоо хангалттай биш байна л гэсэн үг. За үүний дараа одоо эдгээр хүүхдүүд нь ямар шалтгаанаар одоо уцраад байна вэ гэдэг бас гаргаж ирэх хэрэгтэй. За ажил гэдэг хүүхдүүд эрүүл мэндийн шалтгаалтай юм байна. За Тэлмэн гэдэг хүүхд ар гэрийн анхаарал халамжтай утмаг ахтайгаа амьдардаг. За энэ хүүхдийн эхний онцлог дээр бол 20% байсан бол гүйцэтгэлтэй хувь 47-аас ингээ 27% агсан байна. За манлай гэдэг хүүхдийн хувьд эхний онцлог дээр 53%, дараагийнх нь 80 болчихно ингээд нийтдээ 27% агсан байна. За ажрал гэдэг хүүхэд бол эхний онцлогоор 33, дараагийн онцлогоор 47 удаад ингээ 14% хэзээний хүүхдэд гарсан байна. За COVID-19 цар тахлын улмаас танхимын сургалтын үйл ажиллагаа, зочид зайны сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан. За зайны сургалтын үед багш эцэг асран хамгаалагчийн хариуцлага, сурах хүчин нөхцөл, за техникийн байдлаар, технологийн байдлаас шалтгаалж одоо сурагчдын хоцрол ялгаатай байдал үүсэж байна. За ийм сургууль багш нарт бодит байдлыг зөв тодорхойлж хамтран ажиллаж, за агуулгын хоцролыг ялгах арга хэмжээг бол авч хэрэгжүүлэх шаардлага байна. За боловсрол шинжилгээ ухааны ямаас гаргасан А58 төв журмын даваа одоо агуулгад батгах хичээлийг одоо орж байгаа. За сургалтын хөтөлбөрөөр сайжруулах, сурагчдаа зөв уншилж, арга зүй технологийн чадвараа хөгжүүлж, хамтран ажиллаж чадсан сургууль багш нарын хичээл сургалтын үйл ажиллагаа цаашид бэрхшээл багтаа өргөжлөн гэж үзэж байна. За Бацгаан багшийн өдөр хөдөлгөөний одоо агуулгын судлагт математик хичээлээр одоо агуулгын судлагдсан байдлыг хэрхэн одоо хийсийг та бүхэнд харуулъя. За энд бол танхимд судалсан агуулга, за телевиз цайз судалсан агуулга, за бэлтгэсэн цахим хичээл, за судлагдаагүй агуулга байна. За сая хүүхдүүд таг унших, бичих, жиших, орны нэмтгүүний нийлбэрээр задлах, за тоончлон дээр тэмдэглэх, эрэмблэх, за 10 100 мянгаар тэмдэглэх эдгээр агуулгууд бол одоо танхимд судалсан агуулгууд байна. За дараагийн энэ ягаанаар тэмдэглэгдсэн хэсэг бол одоо талбайг хэмжих тооцоолох, доголтой дурсын талбай зүй тогтлыг олгосон. Эдгээр агуулгуудыг бол телевиз хичээлээр судалсан байна. За мөн багш нар эдгээр агуулгын хүрээнд өөрөө одоо цахим хичээл бэлтгэж заасан байна. Гэтэл энд цэнхрээр бол танхимд судлаагүй, за телевиз хичээлээр мөн судлагдаагүй орхигдсан агуулга бас энд харагдаж байна. За энэ багшийн хувьд 7 хоног болгон одоо телевиз хичээлийнхээ агуулгыг хэрхэн ойлгосон, батгах шаардлагатай талаар эцэг суралцагчаас ингээд санал асуулах, судалгаа авч түүнийхээ дагуу цахим болон онлайн хичээлийг зааж батгаж байна. За жишээлбэл одоо энэ хацаа сэдвийн хүрээнд маш сайн ойлгосон ямар хүүхдүүд байна вэ? Дахин давтаж батгах шаардлагатай ямар хүүхдүүд байна гэдэг эцэг ихтэй хамтраад судалгаагаа өгдөг. Үүний дагуу бас тэгэхээр дахин давтаж батгах шаардлагатай хүүхдүүдэд багш ингээд давтлага нэмэлтээр бол ингээд ажиллаад явж байна. За багшийн чиглүүлэг алхамжлалт бүхий цахим хичээлээ суулж танин мэдрэмж төвшин даалгавраа өөрийгөө үнэлэх, за хоцроглолын алхам, бие даанч суралцах арга барил эзэмшүүлэхэд багшийн үйлдэлээс олж чухал нөлөөтэй. За энэ Бацгаан багшийн одоо хүн баг байгаль хичээл, за математик, монгол хэлээр бэлтгэсэн цахим хичээлүүд бол энэ хэсэгт харагдаж байна. За мөн сурагчдын одоо сонирхол нийцсэн үзүүлэн хэрэглэтгүүнийг эцэгхийн тусламжтайгаар бэлтгэж энгийн сонирхолтой байдлаар хичээлийг зааж явуулахад анхаарсан. За хэрэглэтгүүний хүүхдийн гарах бариуснаар мэдлэг бүтээх үйл явцыг дэмжиж байна. За ингээ хүн байгаль хичээлээр одоо бэлтгэсэн энэ хэрэглэтгүүний харагдаж байна. За энэ мөн бас хүн байгаль хичээлийн хүрээнд бэлтгэсэн хэрэглэтгүүнүүд ингээ харагдаж байна. За багш эцэг сурагч хамтран сургалтын хоцроглолоо сэргийлэх ажлыг сайн зохион байгуулснаар одоо хоцроглолоо сэргийлж чадна. Тэгэхээр эцэгхийн оролцоо маш чухал. Одоо эцэгтэй тухайн 7 хоног болгон одоо мэдээлэл зөвлөмж үзүүлэх захин онлайн хурлыг одоо зохион байгуулж ажиллаж байгаа. За хоцрол үүсгээс хэрхэн сэргийлэх вэ гэхээр за сэдвийг судлах цагийн хуваарлтыг оновчтой хийх, аль сэдвийг хэдэн цаг судлууд илүү оновчтой вэ гэдгийг багш нараас сайн бодох хэрэгтэй.
За мөн ээлж хичээл бүрээ чанартай үр дүнтэй зохион байгуулах, за онцлог хөндлөг тухай бүрэн хийж байх, за хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээ ялгаатай байдлыг таньж мэдчих хэрэгтэй, за төвшөнд нь товчсон даалгавар өгөх, за багш эцэг сурагчийн хамтын ажиллагааг сайжруулах, за гэрийн даалгаврыг хүндэвтэр сэдвийг баттгаж чиглүүлэх, за сурагчийг урамшуулж идэх сонирхлыг нь өрнүүлж байх, за өмнө хичээл суугаагүй сурагчдад дараагийн авдаг хэрхэн ойлгож яваад хяналт явах хэрэгтэй. Жишээлбэл өвчтэй чөлөөтэй гэх мэт тийм шалтгаантай хичээл суугаагүй хүмүүсийг бас төдийлөн анхаарах ингээ орхичдаг. За сурагчдыг сургаар хоцрогдсны дараа биш хоцрох шалтгааныг нь урдаас харж цохих арга хэмжээг авч ажиллаж явах нь чухал. За адаа хүнээс дээд зэргийн чармайлт гаргуулахыг хүсвэл түүний дутуу болон чадваргүй талыг тойжгоож зайлсхийе. За илүү сайн хэлэхийг хүсвэл чадварлаг талыг нь дэмжиж тэрхүү чадвараа улам бүр хөгжүүлэхийг нь хар гэсэн энэ үгээр өнөөдрийнхөө зөвлөмж мэдээллийг өндөрлөж байна.